Сайн байцгаана уу? Сэлэн аймаг дахь шүүхийн тамгын газрын шүүхийн нийлдэд байдлыг хангах олон нийтэд харилцах ажлын хэсгийн зүгээс сар бүр анхан болон давзаалдах шатны шүүхүүдийн хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны мэдээг танилцуулдаг уламжлалтай. Энэ удаад 2025 оны 11-р сарын мэдээг танилцуулахад бэлэн боллоо. Анхаарлаа хандуулна уу? Сэлэн аймгийн 92-ний эргийн давзаалдах шатны шүүх 2025 оны 11 сарын 1-ээс 2025 оны 11 сарын 30-ны байдлаар иргэний хэрэг нийт 2 гэрээг хүлээн авч хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд 4 хэрэг байна. Шүүх хуралдаанаар хилцүүлэхээр товлсон 4, хойшилсан 1, хэн шийдвэрлсэн 3 хэрэг байна. Эрэг эргүүд авч үзвэл нийт 8 хэрэг хүлээн авч хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд 32 хэрэг байна. Шүүх хуралдаанаар хилцүүлэхээр 29 хэрэг товлож 8 хэрэг хойшилжээ. Хэн шийдвэрлсэн 21 хэрэг байна. Зөрчлийн эргийг авч үзвэл шинээр хүлээж авсан 1, шүүх хуралдаанаар хилцүүлэхээр товлсон 10, хэн шийдвэрлсэн 10 хэрэг байна. Сэлэн аймаг дахь захиргааны эргийн анхан шатны шүүх 12 нэхэмжлэл хүлээн авч 5 хэрэг үүсгэсэн байна. Нийт 19 хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд байгаа ба 8 хэргийг тэтгэлзүүлсэн. Шүүх хуралдаанаар хилцүүлэхээр товлсон хэргийн тоо 13, хойшилсан шүүх хуралдаан 8, хэн шийдвэрлсэн 8 хэрэг байна. Сэлэн аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн хувьд энэ сард 277 нэхэмжлэл хүлээн авч 57 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Үүнээс 170 хэрэг үүсгэсэн ба нийт хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд 348 хэрэг байна. Тэтгэлзүүлсэн 27, шүүх хуралдаанаар хилцүүлэхээр товлсон 52, хойшилсан 21 шүүх хуралдаан байна. Нийт 193 хэргийг хэн шийдвэрлэжээ. Сэлэн аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 90 хэрэг 20 хэрэг хүлээн авч 1 хэргийг прокурор туцаасан байна. 48 хэргийг шүүх хуралдаанаар хилцүүлэхээр товлсон ба 17 хэргийн шүүх хуралдаан хойшилжээ. Ингээд хэн шийдвэрлсэн 35 хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны үйлдвэрлэл 39 хэрэг байна. Ерөнхий байгууллагаас ирүүлсэн дасан сэргийлэх арга хэмжээний 6 санал хүлээн авч цагдаа орсон 1, цагдаа орох хугацаа сонгосон 5 хүн байна. Зөрчлийн эргийн талаар танилцуулъя. 11 сард шинээр 89 зөрчлийн эрэг хүлээн авч 98 зөрчлийг анхан шатны журмаар шийдвэрлэжээ. Үүнээс торгон шийтгэлээр 76, байршлах шийтгэлээр 20 тус шийтгэл оногдсон мэдээтэй байна. Ингээд та бүхэндээ 11-р сарын хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны шүүхүүдийн мэдээг танилцууллаа. Анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа.